Сайн байцгаана уу? Тэгээд өнөөдөр бас яг манай Family Life-ийн маань ярилцах тэ урилгыг хүлээж аваад тэгээ Чех улсаас бид нартэй ярилцж байгаа ярилцлага хийхээр болсон та хоёртаас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ энэ өдрийн бас мэндийг хүргэе. Тэгээд та хоёр маань бас сонсож байгаа сонсогч нарт маань өөртөө танилцуулна уу гэж хүсэж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг Лутбаатар хөвгт Овгонбаяр гэдэг. Манай гэр бүлийн хүнийг болохоор Зоригт хөвгтөө Бэлгүн гэдгээ. Тэр гэрлээд 18 жил амьдарч байна. Одоогийн байдлаар Чех улсад 13 дахь жилдээ ажиллаж амьдраад 2 хүүхдийн хамтаар бид оршин сууж байна энд. За тэгээд ярилцлага эхлэхээс өмнө бас яг манай одоо тэг түүх бичих уралдаанд маань бас идэвхтэй оролцоод 20 дугаар байранд шалгарсан та хоёртаас баяр хүргэмээрэй. Тэгээд та хоёр маань бас яг энэ талаар сонсоод та хоёрын маань сэтгэл талаас ямар байсан талаар бас хуваалцсан уу? Хуваалцаач. Баярлалаа. Тэгээд бид хоёр ер нь уралдаа төрүүлээ гэж бичээгүй л дээ. Тэгээд зүгээр ингээд үнэхээр одоо бурхны бид хоёрын амьдралд хийсэн одоо бодит жишээ, бодит ажил тэгээд энийг л одоо гэрчилж бичгэл зорилготой бичсэн. Тэгээд төрүүллээ гэсэн одоо шалгаруулалт нь нэлээд удсан тэгээд нэг хэсэг мартцсан байна. Тэгээд нөө төрүүллээ гэсэн мессеж ирээд тэгээд бид хоёр аягүй их баярлсан. Тэгээд сүүлийн үед ингэж уралдаанд тэмцээнд ороогүй, хэлэхүү төрүүлсэн гэдгийг сонсоод шууд л ингээд үйлчлэл хийгээл ямар нэгэн гэр бүлийн харилцаанд асуудалтай тэгээд хоорондоо уулзраа олж чадгаа болсон гэдэг юм уу, ямар нэгэн тийм хүмүүс шууд л ингээд үйлчлэл хийгээл нэг тийм чадал гэх юм уу да, нэг тийм бурхны одоо бидэнд өгж байгаа нэг тийм тушаал гэх юм уу одоо ташуур гэх юм уу яг л тэр шиг санагдсан. Тэгэл бушуухан л бусад хүмүүст бурхны гайхамшигтайгаар гэр бүл үнэхээр одоо уцаад нэгддэг, нийлдэг, аз жаргалтай амьдарч чаддаг юм биш үү гэдгийг л гэрчлэмэр санагдсан. Тийм. Би та хоёрын бас гэрчлэлийг нөгөө түүхийг уншсан. Тэгээд аюу сэтгэл маань бас их гоё тийм санагдсан. Тэгээд бүгдээрээ бас тэр талаар илүү бас ингээ гоё дэлгэрэнгүй ярилцъя тий. За тэгэхээр та хоёр маань бас гэрлээд 18 жил болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр ер нь та хоёрын маань хувьд ингээ нөгөө гэрлэхээс өмнө мэдээж ингээ нөгөө танилцаад үерхчихсэн байх. Тэгэхээр яг үерхчих тэр үедээ та хоёрын маань хувьд хамгийн их ингээ биедээ татагдчихсэн зүйлсүүд ингээ юу байсан бэ? Яг юунаас болоод биенийг одоо ингээ бас хараад тэг гэрлэхэр болсон бэ? Тэр талаараас хуваалцсан уу? Тэгээд миний хувьд бол одоо миний ханы одоо сайхан ааш зан бас хүн чанар бас тухайн үед одоо татсан болоо гэж боддгийн. Би одоодсэн өнөө хүртэл амьдрал дээр одоо харагдаад явж байгаа. Тий. Тэр үе мөч их сайхан байсан юм болоо. За миний хувьд бол яг тухайн үед одоо тэгээд олон жил амьдарсан болохоор бас их мартдаг юм байна. Гэхдээ одоо ингээд санаанаас гардгүй зүйл гэвэл хань маань бүр багасаа энэ том биетэй байсан. Тэгээд нэг тийм том зөөлөн сандал нэг тийм төршлөгтэй нэг тийм тухтай сандал шиг л надад нэг тийм зөөлөн тийм хангаар тийм том цээжтэй нэг айгуу тийм төршигтэй тулгууртай тэр нөмөр нөлөөтэй санагдсан байна тий. Тэгжил тий яг үнэ. Тэр л мэдрэмж айгуу татагдсан юм уу та тэр. Хоёрын манад ер нь зүгээр үерхчих үед юм уу эсвэл дөнгөж яг гэрэлсэн байх үед нөгөө одоо санагдчих тийм хөвгчлөлтэй зүйл байвал бас та хоёроос хаваалцж өгөөч. Анхаа үеийнхээ. За. Энэ санагдаж байна. Жохон толгомдож байна. Тий, хөвгчлөлтэй зүйлүүд гэлээ тэгээд тухайн зөндөл байсан баг тий. Одоо ч бас тэгээд бас орж ирэхгүй шүү бас. Тэгээ би юм санагчлаа. Одоо нөгөө дөнгөж одоо үерхээр одоо нэг гэрт ороогүй байгаа сууд чинь би бинийгаа одоо нэг сайн одоо нэг халдаж юм уу те чадахгүй штэ. Тэгээд хамгийн анх би нөхрийнхөө дотор буцыг угаажсэн сандаг байхгүй. Тэгээд нэг том арзмэри өөгийн чим шиг тийм настай хүний чим шиг нэг тийм дотор хувц угааж
тэрийг л ерөөсөө мартдаггүй энэ дэр одоо бол санаад ордог. Аа. Тийм нэг Мгм. санаж байна. Аха. За хоёрын маань ер нь тэгвэл гэрэлсний дараа ер нь одоо дөнгөж гэрэлсний дараа хоёрын маань хувьд те гарч ирсэн ер нь зүгээр хамгийн хэцүү асуудлуудын талаар та хоёр маань хуваалцаач. Ер нь яг гэрэлсний дараа хоёрын одод үүсчихсэн тэр зөрчил нь ер нь зүйл нь юу байсан бэ? За гэрсний дараах зөрчил гэх юм бол чи ярих үү тийм. Хамгийн хэцүү санагдчихсэн тэр зүйл нь. Яг надад за би ихлээд тэгээд гэрсний дараах үед одоо 18 жилийн хугацаанд бол аюул их янз янзын проблем, асуудлууд тэгээд бид хоёрын хооронд тэгээд үл ойлголцох мэдээж хэрэг нэг өөр орчинд өөр ээж аавын хүмүүжлэлд өссөн хүмүүст бол шалахгүй зүйлээс ч болж маргалдах аюул их зүйл гардаг байсан. Тэгээд бид хоёр энд чих одоо гэрчлэлээр ч гэсэн битсэн энд ирээд хүнд өвчин туссан. Тэгээд бид хоёрын амьдралын туршид бол саад бэрхшээл шалгуурууд бол зөндөл байсан. Тэгээд тэр үед бол даваал гараад ирсэн. Тэгээд хамгийн хэцүү сүүлд одоо тэсвэр төвчээр алдах үед бол бид хоёр үр хөвгттэй болоод одоо сайхан амьдрал л гэж бодож ирсэн болохоос биш тэрэнд ерөөсө бэлтгэлтэй байгаагүй юм байна гэдгийг одоо бодоод байгаа байхгүй. Ерөөсө бэлтгэлгүй байсан юм байна. Бид нэр ерөөсө амьдралын нэг анги одоо жишээ нь нэг дэх үед дуусаад хоёр дахь үе рүүгээ шилжиж байгаа юм. Тэрэнд ямар ч бэлтгэл байхгүй. Ээж аав хоёр болно л гэсэн нэг тийм том сэтгэл хөдлөл байсан болохоос биш одоо хүүхд гарсны дараа дахиад манад нэг хүн жишээ нь одоо яг нөгөө хост зочин хүрээд ирлээ бид хоёр урд нь хоёулаа амьдардаг байсан бол хүүхдтэй болоод бид хоёр эхнэр нөхрийнхээ харилцааг цааш нь яаж өргөжлөх вэ би биэндээ яаж одоо анхаарал халамж тавих уу тий эргээд эхнэр нөхрийн халуун дотн уур амьсгалаа яаж авч үлдэх үү яаж халамжлах уу тэрийг яаж би хэрвээ халамжаар дутж байгаа ядарч байгаа бол тэрийг яаж нөхөртөө зүгээр илэрхийлэх вэ гэдэг асуудлыг ерөөсөө урд нь судалж мэдж байгаагүй тэр тухай төсөөлж байгаагүй зөвхөн л хүүхдтэй болчихвол хүүхдтэй л болох юмсан гэсэн тийм дэврүүн тэр том хүсэл мөрөөдөл байгаад байгаа байсан болохоос ерөөсөө тэрэнд бэлтгэлтэй байгаагүй тэр л одоо бид хоёрын хамгийн том өдрөх гэх юм уу те одоо айгүй том асуудал бол тэр болсон. Яг хүүхд гараад бид хоёр нүнд асуудлууд үүсчих гэлсэн. Тэр л. Аха. Нөхрийн хувьд тэгвэл надаа эхнэрийнхээ адаас амаг байсан ба тэ тэрийг байхад. Тийм миний хувьд тийм ялгаагүй бид бүгд ерөөсөө тэр болох асуудлуудыг ерөөсөө тооцоолж байгаа байхгүй. Тэг амьдрал дээр бол жишээ нь бол тэгэл одоо эрчүүд бид нар чинь бол тэгэл эмгтээчүүдийг бас ерөөсөө ойлгодгүй. Тэгээд ер нь бол бас залуучуудтай хандж хэлэхэд бол бас нэг эрүүл мэндийн бас нэг мэдлэгтэй бас байх хэрэгтэй гэдгийг би бас өөрөө мэдж авсан, сурч авсан. Одоо эмэгтэй хүн чинь нөгөө төрсний дараах хямрал гэж байдаг юм билээ. Тэр төрсний дараах хямралыг ерөөсөө бид нар ч ерөөсөө ирчүүд угаасаа мэддэггүй ерөөсөө. Тэгэл эмэгтэй хүн чинь төрсний дараа чинь одоо тэгэл уурлах, бухимдах те одоо өчнөө тэр нөгөө нэг даавар одоо гормоны өөрчлөлт ордгийг бид ерөөсөө мэддэггүй байсан байгаа байхгүй. Тэгэл гівгэнт л 10 хэдэн жил сайхан амьдарч явж байгаа л хүүхд гарсны дараа тэгэл ааш зан өөрчлөгдөв. Тэгэл эмэгтэй хүн чинь амар сонь болоод тэрийг ерөөсөө ойлгохгүй. Яагаад ингэж юм бол. Тэгэл над руу уурлаад ах шиг ерөөсөө. Тэгээ би чинь болохоор ямар нэгэн асуудал хийгээгүй яг л байдгаараа л байгаад байдаг. Тэгээд ер нь бол эмэгтэй хүн чинь төрсний дараах гэж айгүй тийм том өөрчлөлттэй байдгийг бол айгүй сайн мэдэж авсан. Тэгээ тэр бол миний хувьд бол айгүй том бас асуудал байсан, проблем байсан. Тэгээд тэр бүгдийнхээ ард бол бид бүгд гарсан. Тэгээд цаашдаа бас залуучуудаа бас дахиж хэлэхэд бас эхнэрээ ойлгож төрсний дараа дамаа бүр маш сайн ойлгож одоо ямар нэгэн тэр өөрчлөлт байдаг юм бэ шүү. Одоо хямрал төрсний дараах хямрал гэж одоо
тэр сэтгэл зүйд нь хүчнээ нөлөөлдөг бид нар бол нэг тоодгүй ирчүүд угаасаа мэддэггүй. тий. Ерөөсөө бидэрт бол ерөөсөө аавал болыг сайхан хүүхдтэй болыг хүүтэй болыг гээл ерөнхийдөө л тийм ойлголттой байдаг. Тэгэхээр ер нь бол миний хувьд бол бас эмэгтэй хүнийг бас маш сайн ойлгож бас жоохон судлах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тий. Тэгэхээр хоёрын маань хувьд нөгөө гэрлээд хэдэн жилийн дараа хүүхэдтэй болсон гэсэн үг лээ? Тэр чинь нэгсэн хугацааны дараа юм шиг тий. 13 жилийн дараа хүүтэй болсон шүү дээ. 13 жилийн дараа. Тэгэхээр ч бид чинь 13 жил одоо хойлох нь байж байгаа. Тэгээд тэр 13 жил дотор чинь тэгэл тэр өчнөө тэр бүтээр чинь одоо зовлон зүдгүүр зөндөөл үе тохиолсон тэр бүгдээ даван туулаад тэгэл зовлон тоож үе байлаа, яргалтааж үе байлаа. Тэгээд одоо энэ бүгдийг сайхан ингээд даваад туулаад явж ин даа тэгэл. Тэгэхээр одоо 13 жил хүүхдтэй болохаас тэр асуудал нь туулж исэн юм хамаагүй гайгүй байсан гэсэн үг ханаа шүү дээ. Яг хүүхдтэй болсон чинь л нэлээд хэцүү нөгөө өмнөх асуудлуудаасаа илүү хэцүү болсон санагдсан байна шүү дээ. Нэг ясандаа бол тий бид хоёр ч нэг 13 жилийн амьдралдаа бүр дасчихсан. Яг л одоо асуудал төрөл гарсан ч хоорондоо учроо олгоод болчихдог одоо биенийгээ одоо хангалттай мэдэх хэмжээнд хүрчихсэн асуудлыг бол ямар ч байсан даван туулаад идэв гэсэн. Тэгээ нөгөө 3 дахин гараад ирсэн чинь бид хоёр ерөөсөө эхнэр нөхөр биенийгээ нөгөө халамжилж чадхайлж урдных шиг цаг зав зарцуулж чадхайлждаг тий. Тэгэхээр нэг нэгэндээ гомддог, тондог тэгээд тийм болчихдөг юм байна л л тий. Тэгээд тэр нь айгүй том асуудал бэрхшээл болоод л ингээл дамжраал явдаг юм байна. Ер нь бол эхнэр нөхөр хосууд дөнгөж нийлэнгүүтээ хүүхдтэй болчихсон тохиолдлууд байдаг. Тэд нар бол ер нь бид хоёр шиг тийм юунд тулгархгүй бах тий. Яг гэвэл асуудал тий. Яг гэвэл хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй байжгаад одоо хүүхдүүдтэй болчихсон болохоор дасчихдаг. Бид хоёрын хувьд гэвэл 13 жил яг хойлохнаа байгаад дасчихсан, сурчихсан байсан болохоор тэгээд ядчих нөгөө хүүхдтэй болохгүй их удсан хүүхдтэй л болчихвол их гоё гээл тэрэн дээр л харгаад төвлөрүүлсэн байсан болохоос өөр бусад өсөлтүүдийг тооцож байгаагүй. Зөө тийм ээ тий. За тэгээд хэдүүлээ одоо үргэлжлүүлээд нөгөө хос багны бүлгийн талаар хэдүүлээ ярилцъя дөхөө. Тэгээд хоёр маань ер нь ингээд яаж яваад хос багны бүлэгт ингээд оролцохоор болвоо. Тэгээд хос багны бүлэг анх талд энэ талаар сонсч ирсэн сэтгэгдэл тэгээд хүсэн хүлээлт нь ингээд ямар байсан бэ? Тэр талаар бас хэдэн хаваалцаач. За би ярьж гоо тий. За. Оролцох шалтгаан гэх юм бол одоо дөнгөж цуглаанд яваад тэр цуглааны хүмүүстэй таарахад гэр бүлийн хоорондын харьцаа нь айгүй тийм хоорондоо бие бинийгээ хайрлсан хүндэтгсэн тэнд өрөөсөө тэгж ууралж уцаарлсан бие бинийгээ муу үгээр хэлсэн ч юм уу тийм ерөөсөө тийм сөрөг зүйл ерөөсөө ажигладаг. Тэгээд гэр бүл ямар аз жаргалтай гэр бүл үдвэл гэсэн бодол төрж ирсэн. Тэгээд яг тэр пастор маань мөнгөш пастор маань мөнгөртөн пастор маань хоёрыг цуглаанд явахыг уураад урд нь бол ерөөсө тоодгүй байсан л та тэдрэг таньдаг ч гэсэн явъя гэсэн сэтгэл төрдгөө байсан. Ерөөсө явах шаардлагагүй нөгөө л христийн хангаж боддог байсан. Тэгээд цуглаанд явж эхлээд ерөөсө нэг бүтэнсэ өдөр хоёр бүтэнсэ өдөр болж байхад л одон төгс пастор маань Австраас ийм гэр бүлийн хос багна гэсэн сургалт болж гинөө. Тэгээд итгэгч биш хүмүүс бас оролцож болно штэ гэд нэг бүтэнсөний цуглаан дээр санал болгохоор нь оролцоод үзье тий. Угаасаа бид хэцүү байгаа. Тэгээд хамгийн гол нь би нөгөө нөхрийгөө л өөрчлөд авчи. Энд байгаа ирчүүд шиг болчихоосаа гэж би бодож л одоо тэр юунд бол цуглаанд бол орж исэн. Тэгээд тийм л энэ. Тэгээд өөрийгөө бол өөрчлөх хэрэгтэй гэж ерөөсөө анх бол бодоогүй. Би бол өвгөө л гэж бодож ирсэн болохоос ш. Тэгэхээр манай ууган баяр ахын маань одоо эхнэр нь тань төрж санал тавьсан уу? Эсвэл нөгөө хүмүүс зэрэг санал тавьсан уу? Тэг яг л тухайн үед бол яг л тэр үйл явц болсон л та. Тэгээд энэ хос багны сургалт бол тухайн үед бас яг гэр бүлэрээ ингээд яг сурах бас юм сургалт битээр хувьд бол байсан ч авшаан байсан. Тэгээд
Тий. Ер нь бол гоё байсан. Тэгээд сургалт бол миний хувьд бол сурахад. Тий. Аха. Тэгээд эхний нэг тий таны нэг анх ингээд нэг сонсч ирсэн сэтгэл нь хүсэн хүлээж ирсэн зүйл нь ямар зүйл байсан бэ? Энэ юунаас уу сургалтнаас уу? Тий яг одоо хос багны талаар анх сонссон таны сэтгэл. Тий миний хувьд бол анх сонсч ирсэн сэтгэл бол сайханд байсан да. Тэгээд Тий эхлээд бол энэ хос багны сургалтанд бол сонсоод бас жоохон итгэл муутай байсан. Итгэл муутай байсан. Тэгээд 1-2 хоногийн дараа яагаад бас үзэл алдаж болдгүй гэсэн тийм бас одоо итгэл үнэмшилгийг толгойд орж ирсэн л гэх юм бодол. Тий тэр бол одоо бидэнд өгсөн одоо тэр бурхны одоо төлөвлөгөө байсан юм болов одоо бодоод тий тэр бид нар төгсөө одоо яагаад чадахгүй энд орох хэрэгтэй яваад үз гэсэн одоо бурхны дохой байсан юм бол гэж бодоод байна. Тий. Тийм сэтгэл төрсөн байна шүү дээ. Эхлээд бол ерөөсөө нэг итгэл муутай байсан. Яг нь сонсоход бол сайхан байсан. Тэгээд яг нэг оролцсон бодит өөрчлөлт гарна гэж бодлоо. Тий бодит өөрчлөлт гарна гэж бодоогүй. Тий. Тэгвэл хоёр маань ер нь яг хос баганд ингээд бүлэгт оролцоод гарсан ингээд бодит өөрчлөлтийн талаар ингээд нэг том чухал зүйлүүдийг хуваалцж өгөөч. Яг ямар том өөрчлөлт гарсан бэ? За миний хувьд бол том өөрчлөлт гарсан гэвэл одоо их халамжтай болсон. Тэгэл болж игэл одоо нөгөө цаг заваа гэр бүлдээ гаргая гэсэн тийм одоо зорилготой болсон миний хувьд бол том болсон өөрчлөлт үл. Тэгээ өдөртөн гэр бүлээ өдөртөн үйлчлэх цаашд нь одоо өдөртөн авч явах одоо тийм сургамж бол авсан энэ сургалтаас. Тэгээ одоо цаашдаа одоо тэгээд хичээгээд явж байна. Тий. Энэ одоо надад өгсөн бас их том бурхнаас өгсөн одоо бэлэг юм болоо да. За миний хувьд гэвэл би одоо ханаа байгаагаар нь хүлээж авах одоо тийм өөрчлөлт надад одоо би энэ сургалтаас хамгийн том айгүй олон өөрчлөлт гарсан л да. Өмнө альваад хандах. Ер нь миний одоо яг буцаад ихнээс өнөхрөө одоо ойлгох, хүлээж авах тэгээ одоо эргээд бит хоёрын амьдрал эргээд хэвийн одоо юунд орох эргээд аз жаргалтай амьдрах бидний одоо бурхнаас өгсөн хамгийн том надад өгсөн ойлголт бол чи нөхрөөгөө байгаагаар нь хүлээгээд аваач. Чамд одоо нөхрийгтэй чамд тохирох цорын ганц чамд тохирох ханыг би явууллаа гэж яхад чи яагаад яг өөрийнхөө зураглалт таарсан тэг яг өөрийнхөө байлгах гэдэг юм бэ? Хүн болгон хувь нэг өөр, хүн болгон өөр, бурхны бүтээл өөр. Гэтэл би яагаад тэг нөхрийгөө би өөртөө таарсан өөрийнхөө санаанд зургалсан хүн байх гад тэрнээсээ болоод хүндад ингээд уурлаад тий бүх бүрөг нөхртөө өгдөг гэсэн юм. Хүн болгон өөр. Тэгэхээр нөхрөө байгаагаар нь хүлээж ав. 100% одоо ямар ч алдаа дутагдaltaгүй өөсийг хүн гэж байхгүй. Бурхнаас өөр тийм өгдөгч хүн гэж байхгүй. Тэгээд тийм юм чинь би нөхрийнхөө энэ алдаа дутагдaltaа зангч гэсэн хүлээж авах хэрэгтэй байна гэдэг одоо миний хамгийн том одоо бурхнаас авсан SMS. Том өөрчлөлт авсан юм шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хос багны маань гэрийн даалгавар маань хоёр мэдэн штэ нөгөө хамтдаа хийх болзооны цаг байдаг байгаа. Тэгэхээр хоёр манаас яг энэ болзооны цаг одоо хамгийн гоё байсан тэр болзооны цаг эсвэл яг болзооны цагаар тий хоёрын маань хувьд болсон өөрчлөлт ч юм уу тий ер нь тэр гэрийн даалгаврын талаар хоёр манаас ингээд хуваалцаач. Хоёрт ямар байдаг байсан бэ? Ярьж байгаа. Энэ гэрийн даалгавар хамгийн сонирхолтой хамгийн одоо бүр тэс чадан хүлээдэг тийм цаг бол яг энэ гэрийн даалгавар энэ болзоонд явах. Яг бид хоёр бол
13 жил урд нь хүүхдтэй болоогүй байх хугацаанд бол бүх цагийг хоорондоо зарцуулдаг тий. Дуртай цагтаа хагасдан суудар амралтаараа нь Европ хаашаал хаашаа яваал амар цугаалал ер нь цагийг бол өөртөө зориулж чаддаг гэсэн. Гэхдээ тэрийг бид хоёр ерөөсөө амралтаа үр дүнтэй өнгөрөөж ийн л гэж боддог байсан болохоос болцоо гэж ерөөсөө хүлээж авдаг байсан. Тэгээд хүүхд гараад бол бас айгүй цаг завгүй болоод болцох гэдэг үг бараг хэрэглэхэж байсан, бараг тэрийг мартсан бэ. Тэгээд бид хоёр залуу байхдаа дөнгөж анх жинхэнэ нөгөө хайр гал халуун багтаа их л болцдог байсан. Тэр болцоонд төрдөг байсан мэдрэмж энэ олон жилийн дараа эргэж ирсэн. Тэгээд хамгийн анхны болцоо бол айгүй тийм нөгөө буцаад залуу наснд очсон юм шиг. Тэр цагийг ярьчихсан тийм 18 жилийн өмнө одоо анх нөхөртөө дурлаж байгаа тэр хайрлаж байгаа гал халуун хосууд чи ямар гэдэг лээ нэг тийм ичээд тий одоо нөхрөөсөө ичээд догтлоод тэгээд бүр ингээд байдгаараа гангалаад тий бүр ингээд тэгдэг штэ яг тийм мэдрэмж яг 18 жилийн дараа төрсөн. Тэгээд ерөөсөө одоо өсгөд гутмал өмсөөгүй айгүй удсан ч гэсэн нэг өсгөд гутмалаа өмсөөд бүр ингээд гангалаад тэгээд бүр айгүй догтлолтой байсан. Тэгэхээр нөгөө болзооны цаг маань бас яг ингээд хамтдаа цаг өнгөрүүлдэг ч гэсэн бас энэ хос багны маань болзооны цаг маань бас нэг ялгаатай байдаг зүйл маань чиглүүлэг байдаг шүү дээ. Ингээд асуултууд асуугаад тэг яг ингээд асуулт хоорондоо яг ингээд ярилцдаг. Тэр зүйлүүд нь бас хоёрын үед ингээд ямар байдаг байсан бэ? Тэр ингээд асуултуудын дагуу ярилцах нь хоёрын маань харилцаанд хэр бас нөлөө үзүүлж чаддаг байсан бол? Яа, тэр бол яг нөгөө нүүр тулсан ярилцлага гэх юм уу тий. Одоо бусад орчноос тасарчихсан. Тэгээд ерөөсөө зөвхөн одоо бид хоёрын цаг байгаа байхгүй. Тэгэхээр бид хоёр яг нөгөө багаа хуваалж аваад тэгээд ерөөсөө гомдол гоник те одоо нөгөө одоо хэрүүл урал одоо бид нар стресс бухимдалтай байж байгаа үед асуудлыг шийдэх гэж оролддог. Энэ бол хамгийн буруу тий. Тэгээд тайван байх үедээ тэгээ бие биенийгээ хайрлаж явах үедээ тэгээд нэг тийм бурхнаас бидэнд өгсөн нэг тийм онцгой цаг байна да. Одоо хоёр энэ хос баг нь энэ энэ сургалтаар одоо бид хоёр нэгсэн таалгаар биелүүлээд явж байгаа тийм. Тэгээ бид хоёроо жинхэнэ хамгийн дээдэр хайрлах, хүлээж авах, болцох бие бинийгээ сонсох тэр цагтаа энэ номныхоо таалгарыг биелүүлээд чин үннээсээ бид хоёр бие бинийгээ хараад хариулаад ингээд хоорондоо ярилцвал айгуу тийм яг үнээр нэг одоо өөрийгөө зөвөр илэрхийлж нөхрийгөө бас би бас энэ дээр ингэж ийсэн байна. Энэ алдаа бас миний гойсон байна гэдгийг ойлгож хүлээж авах тийм. Ясаа. Зөв. Тэгээ би нөгөө хин ахаасаа ууган баярхаас асуумаар нөгөө хос баг бүлэг маань бас нөгөө дангаараа биш өөр ингээ хосуудтай хамтдаа ингээ нөгөө бүлэг болоод уулздаг шүү дээ тий. Тэгэхээр зүгээр тэр ингээд нэг хос багны бүлгийн уулзалтаас таны хувьд ингээ хамгийн сэтгэлд чинь хүрсэн тий хөгжилтэй эсвэл ингээд нэг тийм ойлголтыг авсан тийм зүйл байвал бас ингээд хуваалцаач бусад бүлгийнхнээсээ сурсан. Тий бид нар нэг удаагийн хичээл дээр бид нар нөгөө нэг мөрөөдлийнхаа байшинг зурна гэдэг тийм байсан тий. Тэгэл хүн болгон ч дор бол одоо хоёр давхар байшин бол байшин эсвэл сайхан орон сууд тэгэл иж бүрэн сайхан тавилгатай гэл хүн болгон дор мөрөөдсөн юга зурна штэ зурсан. Тэгээд миний хувьд бол их энгийн сайхан хоёр давхар байшин тэгээд хоёр давхартаа их том ор суулсан байсан л да би том айгүй өөр. Тэгээд манайх ч бол одоо гэртээ нэг том ортой 2 м тэгээ 2 м урттай ортой тэгээд одоо битээр чинь 2 лон тэгэхээр 2 хүүхэд хажуугаар ороод 4 лон унтах ажил гардаг. Тэгээд миний мөрөөдөл бол тохойд их том ор байсан юм шиг. Өөрөө. За. Тэгээд унтахны өрөөг бол тэр чигээр нь нэг том ор зураад тавьчихсан. Тэр миний зурсан мөрөөдлийг хүмүүс хараад бүгд сайхан одоо нэг инээгээд ч юм уу тий одоо тэр үе их гөр хөвгөлтэй байсан л та. Миний мөрөөдөл бусад хүмүүсээс шал өөр байсан. Миний мөрөөдөл дээрээс ор байсан. Дүүсээ тогтоод ч ор л байсан биш тий. Тий. Хамгийн гол нь гоё том өрөөнд дотор том ор л их чухал байсан. Хүмүүс ч юм болохоор гоё тавилга одоо юу гэдэг ингээл янз янзаар гоё бараг байшин
бүр тэр чигээр нь зурдсан байгаа дотор догжоолоо. Ааха. Миний хувьд бол ерөнхийдөө нэг сайхан том байшин, нэг том цонхтой гэл нэг гоё унтлахны өрөөлж байгаа байсан. Өргөө ордтой бүгдээр унтах. Тэр их хөвчлөлтэй. Зөв. Ааха. Тэр чинь баг хамгийн анхны уулзлуудаа тий. Хоёр дахь нь илүү Хоёр дахь хаа тий. тийм юм Хоёр байна. дахь тий. Хоёр дахь Тий. Тийм үү тий. Аха. Тэгээ ерөн зөвхөн хоёр манад одоо хос багны бүлэгт ингээд хамрагдаад өнөөдөр хүртэл хугацаа хэр хугацаа өнгөрсөн байгаа вэ? 19 оны 19 он. 19 оны өвөл гэдэг чинь 19 оны 11 сараас л юм байна да. Тий. Аха. 19 оны 11 сард одон төгс пастор анх яг 11 сард ирж ирсэн. Ирээд одоо яг энэ хос баг нь сургалт юм байна. Одоо тэгээ эхний хичээл нь одоо энэ таны харилцаагаа бэхжүүлэх нь гээд энэ сургалтыг яг манай цуглаан дээр хурж ирээд эхний нэг хичээлийг бидэртээ цуг хийжсэн байхгүй юу? Хамгийн ихний хичээл. Тий. Тэгээд тэрнээс хойш бид нар чинь энэ хичээлээ үзэж яваа. Тэгээд 20 оны 3 сараас чинь нөгөө коронавирус гараад бүх одоо сүм цуглаан чинь карантинлагдаад эхэлсэн шүү дээ. Цуглаа болоод. Тэгээд хийсэн бид нар онлайнаар хийгээд. Тий. Тэгээд одоо түрүүн манай гэр бүлийн хүн хийсэн нөгөө одоо хоёр дахь хичээлээ бид нар одоо дутхгүй эхлэж байгаа хүлээгээд байж байгаа. Тэгээд миний хувьд дараагийн хичээлээ бас хийхийг бас аягүй тэгсээд хүлээж байгаа. Хүүхдэд хүмүүс саав ээж байх тал дээр бас одоо бас суралцах ажиллах хэрэгтэй. Зөв. За тэгэхээр сүүлийн асуултад хоёроос асуумаар байна. Сүүлийн асуулт маань юу вэ гэхээр одоо ингээ хос багны бүлэгт ингээ хамрагдах тий хамрагдж байгаа хосуудад хоёрын зүгээс тийм ээ ингээд урайлмаар эсвэл хандаж хэлмээр тийм зүйл байвал бас хуваалцсан уу гэж хүсэж байна. За ер нь бол энэ сургалт ийм сайхан сургалт явж байхад залуучуудыг заавал одоо таны харилцаанд асуудалтай байх биш. Зүгээр одоо гэр бүлүүд ч гэсэн оролцоод үзээсэй. Заавал итгэгч байх албагүй. Заавал одоо ямар нэгэн үнэхээр би бинийг хайрлая, сайхан амьдрал гэж бодож байгаа асуудалгүй байсан ч гэсэн бүх хосгод яваад үзээсэй. Тэгээд бид нар өөрсдийнхөө амьдралаар өөрсдийнхөө хүчээр аливаа асуудлыг шийдэх гээл хоорондоо бухимдаад тэгэл энэ чинь өөр орчинд өссөн хүмүүс чинь бүгдээрээ л тэгээд хүн чинь 100% одоо биш тийм биш юм чинь хүн болгон л асуудалтай. Тэгээд тийм юм чинь бид нар өөрсдийнхөө хүчээр шийдэх гэж үзэж одоо шүд зөөж байх биш. Өөр өнцгөр бурхны хүслээр түүний дагуу ямар гэр бүл байгаасаа гэж хүсдэг. Тэгээд нэг энэ сургалтыг хийгээд үзээсэй. Заавал итгэгч байх албагүй. Надад айгүй таалагдсан. Тэгээд яг л гэр бүлд хосуудад хэрэгтэй. Улам одоо харилцааг нь бат бэх болгох, бие биенийг ойлгох, байгаагаар нь хүлээж авах, бие биенийг хүндлэх, эр нөхөр нь гэр бүлээ удирдан чиглүүлэх, удирдан нөхөр нь эхнэр нь нөхрийгөө хүндлэх. Ялангуяа манай Монголд одоо эцгийн эрх ёс давмгайлсан гэж хэлж болохоор шүү дээ. Ер нь ахвал цаныхад ээжийг бид нар нөхөртөө өгөөл байдаг. Тэгээд тэрийг хүндлэл гэж бид нар эндүүрдэг. Гэтэл хүндлэл гэдэг нь шал өөр хүндлэл байдгийм байна гэдгийг энэ хос баг нь одоо ойлгож авсан. Тэгээд би бинийг ойлгож хүлээж авч хүндлэх хэрэгтэй. Эхнэр хүн нөхрийгөө хүндлэх хэрэгтэй. Хоорондоо ярилцдаг, үгээ сонсох хэрэгтэй байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд бүхэл асуудалгүй харьцаандаа эрүүл одоо гэмтэлтэй бүхэл хосууд яваад үзээсэй л гэж би бодож байна. Бүх хосууд. Тэгээд олон сайхан хосууд маань бас энэ сургалтанд бас хамрагдаасаа гэж бодож байна. Тэгээд энэ бол айгүй их бас үр өгөөжтэй шүү. Тэгээд бурхны ивэлэр их дүүрэн одоо бүлэг болгон тийм байгаа. Тэгээд одоо хүн бол сурахад хэцээч бас оройтдгүй шүү гэдэг нь хэлмээр байна. Тий. Настай хүмүүс шүү. Тий.
Тэгээд нөгөө хоёрыг сая ярьж хахад саналаа л да. Нөгөө хоёрын маань хувьдаас нөгөө шинхэн ер нь бол ингээд цуглаанд яваад удаагүй сайн ингээд итгэж байгаагүй байгаа. Тэгээ энэ бүлэгт ингээд хамрагдаад хоёрын мануудаас итгэл нь аягүй сайн өссөн гэж хоёрын нөгөө түүхтэр гарсан байсан тий. Тэр талаараас ингээд нэг товчхон бас яг ингээд итгэлийн амьдралд ингээд нэг тийм нөлөөсөн хүрсэн тэр зүйл нь яг юу байсан талаар нэг товчхон бас нэг хуваалцж өгөөч. Тэр их сонирхолтой санагдлаа л да хоёрын ярианаас нэрээ. Би ярьчихгүй. Чи дараа. Тэр ер нь бол бит хоёр итгэж биш. Ерөөсөө бурхныг мэдэхгүй те Христ ингэж бодохоор л одоо нэг тийм онцгой тийм сондгой тийм усууч те ерөөсөө гадны шишин өнтер гэж боддог байсан. Би итгэл үнэмшил юм байна гэж боддог. Зүгээр л бас нэг тусгай улсууд Европ улсуудын шүтдэг шашин одоо манайхан шүтдэг өнтер гэдэг ч юм тийм өрөөсгөл ойлголттой явсан. Гэтэ яалтчгүй одоо нөгөө энэ сургалтаар дамжуулаад тэгээд тэр Христийн гэр бүлүүдийг хараад үнэхээр үлгэр дуурайлал авмаар тийм тий ягаад эдгээр юм 50 юм бэ бид нар ягаад бид нар эдгээр шиг байж болохгүй гэж гээд анх бол тэгэж хүлээж авч цуглаанд явсан. Тэгээд цуглаанд яваад энэ яг явж эхлэхдээ зэрэгцээл энэ сургалтанд суусан. Энэ сургалт үнэхээр одоо бидэнд тийм зүйлийг ойлгуулсан л та. Одоо надад жишээ нь би яаж ингэж итгэлээр өсчихөө, яагаад ингэж өөрчлөгдөчихөө, яагаад бурханд итгэхээр болсон бэ гэх юм бол миний нөгөө энэ сургалтыг явж явах хугацаанд энэ чинь олон бүлэгтэй. Тэгэхээр нөгөө миний гайхаж хараад нөгөө ямар мундаг тий үлгэр жишээ авмаар мундаг хос вэ гэж бодож исэн хосууд маань бас л яг адилхан өөрийн гэсэн бэрхшээлтэй, өөрийн гэсэн асуудалтай, өөрийн гэсэн одоо сорилтоо даван туулбаж хичээж байгаа. Өдөр өдрөөс те нөгөө бурхан руу ойртож, бурханыг даган дуурайж, бурханаас суралцсан тийм хүмүүс юм байна. Би болохоор тэр улсуудыг Христ итгэдэг хүмүүс ерөөсөө л нэг тийм өөр улсууд юм байна. Алдаа дутагдaltaгүй байна гэж ойлгож ирсэн чинь хүн болгон алдаа дутагдaltaй байна. Харин бид нар Христийн цуглаанд яваад энэ Библи гэдэг юм ал бариад энийг л уншаад бурхны хүссэн гэр бүл болох гэж хичээх юм бол нөгөө алдаа дутагдлаа засал бид нар бурхан руу ойртол одоо хичээж л явж байгаа хүмүүс юм байна гэдгийг ойлгосон баггүй. Тэгэхээр бид нар те хүн болгон алдаа дутагдaltaй байна. Харин биднэрт бурхан тусалдаг юм байна. Тийм учраас бидний цуглаанд явах хэрэгтэй байна гэдэг тийм мессежийг болж авсан. Угнах болцоо. Огн баяраа. За тэгээ миний хувьдсан муу ялгаагүй дээ. Тэгээд бас тэгээд бид хоёр чинь цуглаанд яваад бас тухайн үед бол яг нэг тийм одоо нэг шиг тийм итгэл үнэмшилтэй болоогүй гэсэн шүү дээ. Явж эхлээд удаагүй байхад одоо энэ хос баг нь одоо энэ сургалт маань яг тухайн үед яг орж ирээд одоо бодоод байхад энэ яг тухайн үед дээрээс яг битээр нүдэ олсон сургалт байгаа. Тэгээ одоо ингээд өөрсдөө амьдралдаа эргээд одоо нэг жилийн өмнөх ч юм уу хагас жилийн өмнөхийг ингээд хараад байхад ерөөсөө манай гэр бүлийн одоо амьдралд гарсан өөрчлөлтийг ингээд хараад байхаар ерөөсөө бурхан бол ерөөсөө бүх зүйлд гайхамшигтай ханддаг байх. Гайхамшигтайгаар хийж байгаа байхгүй ерөөсөө. Тэ? Ерөөсөө бүгдийг хийж байгаа байхгүй. Тэ бидний төсөөлшгүй зүйлийг одоо ингээд өнөөдөр ч гэсэн одоо ингээд цаг минут болгонд л бүгдийг одоо хийгээд явж байгааг бид нар ажилласаар байгаа юм байна. Тэгэхээр бид нар ч одоо итгэл үнэмшил одоо итгэлээр бол өсөх нь бол тодорхой. Тэгэхээр одоо цаашдаа бол одоо үнэхээр одоо бурхан байгааг мэдсээр байгаа юм шиг бид нар одоо цаашдаа бурханы үгэнд одоо эзнийхээ үгэнд дуулахтайгаар байх хэрэгтэй. Тэг явъя гэсэн бодолтой байна. За тэгээд бас цаг заваа гаргаад те бидэнтэй бас ингээ ярилцсан та хоёртаас маш их баярлалаа. Тэгээд бас та хоёрын түүхийг уншаад мөн хоёртаа ярилцлага аваад байж байгаа үед яг надад төрж байгаа гоё сэтгэл маань юу вэ гэхээр ингээд бурхан ингээ монголчууд руу монгол гэр бүлүүд рүү хандсан төлөвлөгөө ямар гайхамшигтай юм бэ гэдгийг дахиад аягүй санджээ.
ганцхан ингээл Улаанбаатар хөдөөгүй тий хаа байсан гэдэг нөгөө Европт тэгээ Чехт тий тэгээд хоёрын амьдралд ингээд ажиллаж байгаа. Тэгээд хоёроос гадна бас зөндөө олон хосууд ингээд гой түүхүүд явуулсан. Тий тэгээ энэ зүйлийг бас ингээд бодохдоо бурхан үнэхээр сайн юм аа. Монгол гэр бүлүүд рүү хандсан тийм ээ түүний хайр нь ямар сайн бэ гэдгийг бас харж байна. Тэгээд бас яг энэ би өөрөө бас нөгөө хос багны бүлэгт ингээд нөгөө хамрагдаад явдаг залуу гэсэн хос ахгүй юу. Тийм тэгээд миний одоо амьдралд ч гэсэн яг ингээд хоёрогтой айгүй адилхан айгүй олон гайхамшигтай зүйлүүд болоод итгэлээрээс өсөөд явж байгаа. Тийм тэгэхээр ингээд бодохоор зүгээр ингээд хаас айгүй ажиллаж байна. Тийм тэгээд та хоёр манаас удахгүй нөгөө 3 сард болох бас өдөрдөгч нөгөө бэлтгэх семинар цугаж байгаа гэж сонссон. Тэгэхээр хоёр манаас өөрсдийнхөө амьдралыг ингээд өөрчлөө зогсохгүй бас цаашдаа өөр бас ингээд хосуудад туслах тийм бас болсон их баяртай байна. Тэгээд хоёртаас амжилт хүсмээрээ тэгээд энэ одоо ярилцлагын төлөө их баяртай байна. За тэгээд бүгдээ ярилцлага ингээд дуусгая. Баярлалаа. Өөрсдсөн баярлалаа. Тэгээд та бүгд бас ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд бурхны ивэлээр дүүрэн байх болтугай. Аха.